Сайн уу? Хиймэл оюун хичээл дээр чинь тус болж байна уу? Эсвэл толгойг чинь эргүүлээд байна уу? Судалгаагаар оюутнуудын 86% нь хичээлдээ AI ашигладаг гин. Гэхдээ энэ нь бидний шүүмжлэлт сэтгэлгээг мохоож байж мэдхүү. AI-д хэд найдах нь дархины холбоосыг сулруулж болзошгүйг MIT-ийн судалгаа харуулсан. Тиймээс үүнийг хуулах хэрэгсэл биш, харин ирээдүйн ажлын байранд бэлдэх ухаалаг туслах гэж харах хэрэгтэй. Зөвхөн оюутнууд ч биш, багш нарт ч AI бол супер туслах болж байна. Хичээлийн төлөвлөгөө, дүнгийн ажил гээд цаг авсан ажлуудыг нь хөнгөвчлснөөр багш нар бидэнтэй илүү тулж ажиллах боломжтой болж байгаа юм. Энэ бүх технологийн дунд хамгийн чухал зүйл бол бидний мэдээллийн нууцлал, боловсролын тэгш хүртээмж. Технологи хүн бүрд ижил тэгш боломж олгох ёстой. Эцсийн дүндээ технологи бол зүгээр л хэрэгсэл. Харин түүнийг хэрхэн ашиглах нь биднээс л шалтгаална. Илүү дэлгэрэнгүй disruptor.monster сайтаас уншиж 7 хоног бүрийн мэдээллээ захиалаарай.